Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллага ЮНЕСКО энэ сарын 5-нд 14 улсын 14 газрыг шив мандлын нөөц газарт бүртгэсний дотор Тост досон бомбын нурууны байгалийн нөөц газар оржээ. Өмнө Говь аймгийн 3 тэс суманд орших Тост досон бомбын нуруунд цогор ирсэн үлгийн нутаг төдийгүй манай орны улаан намд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүн тижээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шууд, 10 зүйлийн ургамалтай, уул хоорондын хөндийн газар дор хусны тижээлийн гадаад мууж давхцсан оршдог нутаг юм. Автобусны жолооч ухаалтсан зочигчид анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ. Трансбус хариуцлагатай бусад компани 11 тэг 29 дугаартай автобусны жолооч инх төвшинг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь гинт хүний бие муудаж ухаалтсан байна. Жолооч эрүүл мэндийн байгууллагад шуурхай мэдээлэл өгөхийн зэрэгцээ түргэн тусламж ирэх хүртэл зааврын дагуу анхан шатны тусламжийг цагаалталгүй үзүүлж амь насыг нь аварчээ. Талын салхи мото наадмын үеэр замын хашлага мөргөж онхолцсноос амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Тээврийн цагдаагийн албанаас хохирогч тус наадамд оролцож байсан эсэхийг тодруулна гэсэн бол хүмүүс хэд олон тонны мотоциклийн бөөгнөрл үүсснээс шахагдаж уг хэрэг явдал гарсан гэж үзэж байна. Улсын хэмжээнд сэргээгт эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа тусгай зөвшөөрөлтэй 30 аж ахуй нэгж байгаагаас 68% нь нарны эрчим хүчний чиглэлд ажиллаж байна. Тодорхойлбол салхиар ажилдаг 3, нарны 11, усаар ажилдаг 7, 5 цэник хуримтлуурын станц байна. Тэдгээр байгууллагуудын 53% нь хүний нөөцийн дутагдaltaй. Үүний дээр 83% нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбоотой инженер техникийн ажилтны оронтой улам өсөх хандлагатай байна. Ховд аймгийн Мянгат суманд байрлах халзан бүрхтэй төсөл буюу Минрек компанийн уул уурхайн үйл ажиллагааг зогсоох бүх нийтийн эсрүүцлийн хөдөлгөөнийг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Аймгийн иргэд болоод малчид, тариаланчид аймгийн төв талбайд цуглаж эсрүүцлээ илэрхийллээ. Ховд болон буян тол хар ус нуурын айл сав газрыг хамгаалах зорилгоор тэд энхүү трактортай тавин жагслаа. Бродод явган хүний гарцсан дээр замын дунд боксын тулаан болжээ. Тээврийн ухаалаг систем Кирова гудамжинд явган хүний гарцсан дээр залуус боксоор тулалдаж байгааг анзаарч даруй мэдээлжээ. Тулаан дөрмийн дагуу өрнөж тэнд шүүгч хүртэл байжээ. Харин гарцнаа улаан гэрэл аслаа. Харахад сонирхолтой хэдиж хууль зохиолох байгууллагууд ийм үйлдэлд эрүүгийн гэмт хэрэг эсвэл захиргааны зөрчил үүсгэж болзошгүйг тээврийн хороо мэдээлжээ. Ice Global-ийн зөвхөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.